Улаанбаатар гурил компани үзүүлж байна. Бид ард түмнийхэн тэргүүн сонголт байж салбартаа манлайлна. Та бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг энергийн их үүсвэр болсон гурил маань эрсдэс уур амьсгалтай манай оронд хэрхэн үйлдвэрлэгдэж, ямар дамжлага туулж, таны гарт хүрдэг талаар товчхон мэдээлэл бэлтгэн танилцуулж байна. Улаанбаатар гурилын үйлдвэр нь Дархан хотын үйлдвэрийн районд байрладаг бөгөөд хоногт 300 тонн улаан буудаг тэрэмдэх хүчин чадалтай дэлхийд тэргүүлэгч Alapala брендийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногдсон 100% автомат, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилт технологи бүхий цогц үйлдвэр юм. Бид 2019 оны 6 сард Монгол улсын гурилын үйлдвэрүүдээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцоог нэвтрүүлсэн анхны үйлдвэр болсондоо таатай байна. Гурилын үндсэн түүхийд нь улаан буудаа бөгөөд эрүүл хөрсөнд ургасан чанартай шинэхэн улаан буудаг тариаланжид цэвэрлэж стандартын дагуу тээвэрлэн Улаанбаатар гурилын үйлдвэрт маань хүргэдэг. Ирсэн улаан буудаанаас дээж аван хяналтын лабораторид хийм болон физикийн үзүүлэлтүүдийг нарийн сайн шинжилсэний үндсэн дээр чанарын шаардлага хангасан буудааг хүлээн авна. Үүний дараагаар физик бохирдол болох чулуу, тоос, хог гэх мэтээс цэвэрлэж ариутгсан силос буюу үр тариа хадгалах зориултын металл савнд ангиллын дагуу хүлээн авдаг. Үйлдвэрлэлийн процесс оруулахдаа урьдчилсан цэвэрлэгээ буюу дамжлагын хуурай цэвэрлэгээ хийгддэг. Үүнд 12 төрлийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хогт холц, гадны биет, чулуу, хөнгөн, хүнд, урт жижиг байдлаар ангилан шиг, сорох, үлээх зэргээр холц бохирдлоос салгаж цэвэрлэдэг. Цэвэрлэгдсэн буудаа нь чийгшүүлэгч машин руу орж технологийн дагуу тодорхой хуваар чийгшүүлэгддэг. Энэхүү чийгшүүлэгдсэн буудааг буудаан хэлбэр хэмжээтэй ижилхэн хог хаягдлыг оптикийн тусламжтайгаар асар хурдцтайгаар өнгөөр ялган цэвэрлэдэг хамгийн сүүлийн үеийн шилдэг технологиор дамждаг. Эдгээр бүх дамжлагуудад дотоод хяналтын лаборатори цаг тухай бүрт хяналт тавьж ажилладаг. Бүрэн цэвэрлэгдсэн буудааг термийн машин руу битүүмжлэгдсэн системээр зөөвөрлөж хамгийн ихний терм буюу нэцлэх процесс оруулдаг. Дээрх бүх дамжлагуудад тээвэрлэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангасан зориултын тоног төхөөрөмж бүхий битүүмжлэгдсэн системээр тээвэрлэдэг тул гадны биет нэвтрэх боломжгүй байдаг байна. Терэмдэж няцарсан буудааг дараачийн няцлах системүүдээр мөн шиг машинуудаар дамжин ширхэгжилтийн хэмжээнээс хамааруулан дээд 1-р гурил, 2-р гурил, хүүхдийн будаа, бүхэл үрийн гурил, эрүүл мэндийн гурил, тэжээлийн хэвэг зэргээр ангилэгдэн тусын сортоор савлах хэсгийн өмнөх бункерт хүчтэй агаарын даралтад тээврээр тээвэрлэгдэн ордог. Энэ тээврийг пневматик тээвэр буюу салхин тээвэр гэдэг бөгөөд гаднаас юу ч нэвтрүүлдэггүйгээр онцлогтой. Энэ тээвэр нь нунтаг бүтээгдэхүүн буюу гурил болон хэвгийг 23 метрийн өндөрт хүртэл хүчтэй сорж тээвэрлэдэг. Гурил үйлдвэрлэх технологийн процессто битүү дамжлагтай ба бүтээгдэхүүнийг шигшихтэй 1.2 мм-ийн маш нарийн шигшүүрээр шигшиж битүүмжлэгдсэн хоолоогоор дамжуулан савлах шугамд хүрч савлагддаг тул гурил руу ямар нэгэн гадны биет нэвтэрч орох боломжгүй байдаг. Бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан агуулгад зориултын дагуу урьж ангилан эхэлж үйлдвэрлэснийг эхэлж зарлагдах зарчмыг хангаж хадгалдаг. Хадгалалтын горимын дагуу тодорхой хугацаанд хадгалсан гурил хэд хэдэн хугацаад давтамжтайгаар дотоодын болон хөндлөнгийн эрх бүхий лабораторид чанар аюулгүй байдлыг шинжилж Монгол орны үнцэг булан бүрт хүргэгдэн хэрэглэгч таны гарт хүрдэг билээ. Амт чанарын дээд Улаанбаатар гурил.